Нойр ба эрүүл мэндийн холбоо. 1-р хэсэг. НАСА хүний сэтгэл зүйн байдал шөнийн нойрны чанараас шууд хамаардаг болохыг судалжээ. Туршилтад судалгаагаар бол нэг нойргүй шөнө нь танин мэдэх ерөнхий чадварыг 30%-аар бууруулдаг болох нь батлагдсан байна. Нойр дутагдал нь анхаарал, ой санамж, зам байдал, математикийн тооцоолох чадвар, логик эргцүүлэл дүгнэлт гэх мэтэд муугаар нөлөөлдөг ажээ. Харвардын анагаах ухааны сургуулийн мэдээллээр бол шөнө хангалттай нойр авч чадахгүй байх нь ой санамжийг, дархлааг, мөн сэтгэл санааны байдлыг муутгаад зогсохгүй, цаашлаад бүр тархалтанд хүргэдэг хэмээсэн байна. Эрүүл мэндийн талаарх эртний аюрведийн ухаанд энэ асуудлыг илүү гүнзгий авч үздэг. Түүнд өгүүлснээр бол бид буюу амьд бодголууд нь нэг бүдүүн бие, физик, 3 нарийн биеэс энергийн бие тогтно хэмээсэн. Нарийн бие нь франийн бие, амьдралын эрчмийн, ухааны бие буюу сэтгэлийн бие, мэдрэх үе, сэтгэл хөдлөл, ой санамж зэргүүдээс тогтно. Оюуны бие, түүнийг бид ертөнцийг үзэх үзэл гэж ойлгодог. Ухаан ба оюун. Эдгээр сэтгэл зүйн гол аспектууд нь хоногийн зөвхөн 21-ээс 24 цагийн хооронд л нөхөн сэргэгддэг ба зөвхөн ганц нөхцөлд буюу биднийг унтаж байх үед нөхөн сэргээгддэг байна. Хэрв эс унтах аваас үлдсэн 21 цагт нь сэтгэл зүйн энэ бие огт амардаггүй. Бид хичнээн хичээлээч аажмаар тэрхүү ядаргаа нь улам цааш хоримтлагддаг. Ухаан ядрах 3 шат. 1. Амьдралын гоё сайхны өнгө алдагдана. Хүүхэд ах уйдаа дэлхийн ертөнцийг бид маш тод хурцаар хүлээн авдаг шүү дээ. Өвс ургамал, нар, тэнгэр гэдэл бүгд туйлын эгэл жирийн биш санагддаг. Гэвч аажмаар энэ мэдрэмжийг амсаж мэдрэхээ болдог нь ухаан ядарснаас болсон хэрэг юм. Ухаан яагаад ядардаг вэ? Яагаад гэвэл өнөө үед бараг хинч 21 цагт тэрч байтугай 22 цагт унтахаар хэвддэггүй. Үүнээс оройтход аль хэдийнэ үр ашиггүй болсон байдаг буюу сэтгэл зүй дахин сэргэж чаддаггүй. Иймээс 22 цагт бид унтахаар орондоо орох биш, аль хэдийнэ унтсан байх ёстой байдаг. Тэгэх аваас 12 цаг хүртэл сэтгэл зүйг зохих ёсоор нь амрааж болох багаар бодоход 2 цаг байна. 2. Бүх зүйл амтгүй, сонирхолгүй мэт болно. Тэрч байтугай ойр дотныхоо хүмүүсийн өгсөн бэлгэнд ч баярлах хүчгүй болно. Энэ нь ухаан зүгээр л ядарсан гэсэн үг. Сэтгэл санаа ямарч ирж хүчгүй болсон мэт санагдана. 3. Юу ч сайхан харагдахаа болно. Хүн юунаас уртж дутагдaltaй талыг харах хандлагатай болох бөгөөд ердийн нөхцөлд баяр баясгалан авч ирэх ёстой зүйлсээс дутагдaltaй талыг олж харах болно. Үргэлжлэл бий. Аюрведийн эмч, сэтгэл зүйч Алексей Махов. Их сурвалж, боловсрох бадамсэд, төвшин жаргал.